За яг би бол хувьдаа иргэн мөнийхөө зөв л гэж бодчих шүү дээ. Одоо янз бүрийн халдвар дэвдэл аягүй өндөртэй байна те. Жишээ нэг их Британи хүн ч одоо жишээ нь Франц те. Индонез энтэр ийш хамаагүй явсараа ганц хүн бөөн вирус тараагаа ийцсэн. Жишээ нь Европор те. Тийм болохоор ийш тийшээ явахгүй дотроо яг цомгон нэмэлсэн зөв гэж харж. Яг нөгөө улс орны хэмжээнд ийм одоо хэрвээ нөгөө корона гэж хэлээд байгаа энэ вирус чинь тарах юм бол хэцүү гэдэг те. Тэр үүднээс яг улс орны хэмжээнд ийм өргөнөөр тэмдэглэл хийгээд одоо бүрэн хоригдж байгаа юм. Одоо жишээлбэл би нэг ээжиндээ очиж зодлох бол асуудалгүй байх гэж бодож байгаа шүү дээ. Миний өнцгөөс бол тэгэхгүй жишээлбэл бид нар чи цагаан сараараа яаж байгаа вэхээр одоо бүгдний машиндаа жигч аваад те нэлээ ингээ уур амьсгалч юм маш одоо ойрхон болдог хүмүүс ингээ хоорондын харилцаа тэрийг жоохон бодолтой байгаарай гэж анхааруулж байгаа гэж бодож байгаа. Нөгөө нэг одоо энэ вирус холбоотой гадуур явахгүй бол угаасаа амар сайн. Тэгэхгүй бол ганц жилийн нөгөө нэг юу баярыг цаашлуулж байгаа юм бол цаашдаа ирүүлж болох. Би бол дэмжиж байна. Өхөл хагцал бол хэцүү шттэ өвчин зовлон бол тий. А биднэрт уулзах цаг бол олдноо. Тэтгэр дөрөв ах トゥ тэгээ уулзаал бие хараал яваал байгаа юм чинь. Би бол маш дэмжиж байгаа зэрэг бол. Надад бол цагаан сар бол эргэжлийн цагаан сар болно. Энэ өвчин бол айгүй харамсалтай. Манай хаалгыг зохиод штэ бүр. За. Ер нь тэмдэглэхгүй байх нь зөв. Яагаад гэвэл энэ ерөөсөө ийм амар одоо тий хил хаац юм чинь одоо тэгээд энэ жил одоо цагаан сарыг тэмдэглэхгүй өнгөрөх нь зөв гэж бодож байна би. Хүмүүс нэг бие биентэйгээ одоо гар барих уулзахаар ер нь бол нянга бие биендээ тараж идэв шүү дээ. Тийм болохоор ойл хэсгүүгээр одоо гэртээ сайхан баярлагын цаашаа гэр бүлийнхэндээ сайхан ирүүл одоо амин бие юу гэдэг үлээ хамгаалаад амин димээр сайхан бие имжлээд байна. Одоо зөв шүү дээ. Тийм. Ийм аюултай өвчин зэрэгэлдээ ойрхон байхад хорхоос ороход ер нь л тэмдэглэхгүй байсан дээр гэж бодож байгаа даа. Ингээд угаасаа банк тэмдэглэлийн чинь ингээд нэг удаа өөрсдийнхөө эрүүл мэндийг бодоод тэгээд тэмдэглэхгүй байвал дээр л гэж бодож байна. Өдөө малчд бол энэ баярыг тэмдэглэх л байх л та. Тэмдэглэхгүй байна гэж байхгүй л хэвчээ Монгол улсын Монгол иргэн хүн болгон тэмдэглэдэг уламжлалт явцлал юм чинь. Тэргээрэлтгчийн зардаг үзүү. Одоо яг энэ монголчууд ч одоо 3 сая Америктэй те энэ вирус ингээд ороод ирлээ гэж одоо маш өндөр хурдан хугацаанд ингэж тархаж одоо бид нэр дуслах магадлал бол өндөр байгаа шүү дээ. Тийм болохоор энэс сэргийлэхийн хувьд гэвэл одоо яг л тэр цомхоол тэмдэглэх нь чухал баг. Зөв үйл гэж бодож байна. Угаасаа ийм өвчин гэлгэрээд татчих. Дэлхийн нийтээр төвшөөд тат. Тийм. Тэгэхээр энийг бол зөв гэж бодож байна ерөөхдөө. Зөв гэж бодож байна. Тэмдэглэхгүй байх. Зөв гэж бодож байна. Эрүүл байр дараа жил ч тэмдэглэж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр нь дэмжиж байна.